Лаваны хөвгүүд өөр хоорондоо энэ Яахав эцгийн маань бүх хөрөнгийг аваад баяжлаа гэж ярилцах боллоо. Яахав үүнийг сонссноос гадна Лаван урдын адил өөрт нь талтай сайн хандхаа нэгэнт болсныг ажиглалаа. Дараа нь мөнхийн эзэн түүнд одоо өвг эцэг төрөл садангийнхаа нутаг руу буц. Би үргэлж чамтай хамт байх болно гэжээ. Иймээс Яахав эхнэр Рахил Лея хоёроо хоньны бэлчээр хээр газар дуудан ирүүлээд та нарын эцэг надад урдын адилаар нааштай хандхаан боллоо. Гэвч миний эцгийн дээдлэн хүндэлдэг ертөнцийн эзэн надтай хамт бай. Би эцгийн чинь ажилд бүх чадлаараа зүтгэснийг та нар сайн мэднэ. Гэтэл эцэг чинь намайг залилан авах ёстой хөлсийг маань 10 удаа өөрчилж мэхэлсэн. Гэхдээ ертөнцийн эзний маань хүчээр л тэр намайг хорлож амжсангүй. Эцэг чинь бүх алаг малыг хөлсөндөө ав гэхэд бүх мал алаг төлтэй боллоо. Бүх цоохор зүстэй малыг хөлсөндөө ав гэхэд бүх мал цоохор төл гаргалаа. Энэхүү ертөнцийн эзэн маань танай эцгийн бүх малыг аваад надад өгсөн билээ. Нэгэн удаа мал хээлтүүлэх цагаар би зүүдэлсэн. Хээлтүүлж байгаа бүх ухам зүүдэнд минь цоохор эсвэл алаг харагдлаа. Тэгтэл ертөнцийн эзний Ярвсан элч намайг тэр зүүдэнд минь дуудан. Яахав гэхэд би юу гэв гэсэн. Тэр надад хандан. Харав хээлтүүлж байгаа бүх ухам нэг бол цоохор, нэг бол алаг бай. Лаван чамайг хэрхэн эхлэхийг би харсан. Хэдэн жилийн өмнө би энэ дэрх замд чинь чамтай ярьсан. Чи тэр газрыг битэл гэж нэрлэн хад чулууг хөшөө мэт босгоод ийм модны шингэн тус дээр нь сутгаж надад ам өчгөө өгч тангараг тавьснаа санаж байна уу? Би бол тэнд чамтай ярьсан ертөнцийн эзэн. Чи энэ нутгийг минь даруй эрхэж төрсөн нутагтаа буц гэлээ. Рахил Лея хоёр Яахав хэлсэн. Бид хоёрт эцгээсээ өв хөрөнгө тастан авах найдвар бий гэж юу? Биднийг гадны хүншгэл үздэг шүү. Үндэ биднийг эд бараа шиг зарчгаад оронд нь авсан бүх мөнгөө өөртөө хэрэглээд дууссан. ертөнцийн эзэн манай эцгээс бүх хөрөнгийг аваад бидэнд болон үр хүүхдүүдэд маань өгсөн бол чи түүний хэлсэн үгийг л дагах хэрэгтэй гэж хэлжээ. Тийм учраас Яахав эцгийнхээ амьдарч байгаа Хинан орн руу явхаар зэгж Месопотамд хураасан бүх хөрөнгөө аваад эхнэр хүүхэддээ тэмээ унуулад өр урд нь гарч бүх мал сүргэн тууж адлаа. Тэр үед Лаван хөдөөхээр хонио харгаж байсан учраас Рахил эцгийнхээ майханд ороод галгууламтыг хамгаалдаг бурхтыг сэмхэн авчихжээ. Арам үндэстэн Лаванд үг алдалгүй байсаар ийхүү гинт явж түүнийг мэхлэв. Тэр хамаг юм аваад нутгаас хурдан гарчээ. Тэд Ефрат мөрнийг гаталж улмаар Хинан оронд оршдог Йордан голын зүүн талын Гилад гэдэг нутагт ирлээ.